Hello. Сайн байна. Hello. Сайн байцгаана уу? Hello guys. Өнөөдөр жоохон дэлгэр зан хөдөлсөн. Би бол өнөөдөр жоохон ядардаг. Таад старсан юм шүү те. Тийм өнөөдөр маргааш нөгөөдрийг 3 өдөр нэг волонтер хийж байгаа хүүхдүүдээсээ ярилцлага авч байгаа байхгүй юу? Яасан. Тэгээд өнөөдөр 5 хүүхдээс ярилцлага авсан байгаа. Тэгээд бас тийм ингээд хүнээс ингээ үг унгана гэдэг чинь ялангуяа жинзи энэ 2005 оноос хойших жинзи хүүхдүүдээс чинь үг унгана гэдэг чинь өстой хэцүү юм. Яаж юм? Ярьж өгөхгүй юм чи. Ярилцлаганд очиод ярьж өгөхгүй ингээд юу гэсэн юм бэ? Тийм ингээд уг нь тэр чинь ингээ ярилцлагын шат гэдэг ингээ би чинь ингээ мэйл явуулсан шүү дээ. Тэгээ ингээ ирснээ ингээ амар тийм. Тэгээ зарим хүүхдүүд бол ялтгүй туршлага энэ төр байхгүй болохоор өөрийгөө танилцуулах юм уу? Өөрийгөө яг зөв ингээд товч тодорхой ингээд илэрхийлэх тал дээр айгүй чадвар муутай л харагдаад илээ л дээ. Тий. За нэг тийм. Гэтэ би бол ойрд яг нэг хаваршсан юм шиг амар дэлжгэр байгаа. Хавар дуусны дараа яа. Тий би нэг амар дэлжгэр байгаа амар шинэ. Юу болсон юм бэ л та? Харин мэдгүй. Тэгээ ер нь Монголын цаг агаараар одоо бараг хавар удаад байгаа юм шүү. Дутлаараад. Өө тэгтээ ер нь дулаан айгүй зуны дулаан бол ирсэн л лөө. За. Өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа билээ? Жил юм уу бил юм. Тийм. Бид хоёр ер нь бол сая ч яг ингэ ярилцаад бид хоёр ч ойлаа айгүй ChatGPT айгүй их хэрэгэлдэг хүмүүс ахгүй юу? Би бас ажил дээр ChatGPT байхгүй л ажиллаа хийж чаддаг төрлийн. Тэгээд ер нь бол бид хоёрын зан аашийг ер нь бол тэгэхээр амар сайн мэдж байгаа нь болохоор ChatGPT болчихж байгаа байхгүй юу? Тэгээд ChatGPT-гээс миний green flag, red flag юу вэ гэж асуугаад тэрийг одоо та нартай танилцуулах гэж байна. ChatGPT-ийн одоо бид нэрийг хардаг үндэстэй танилцсан. ChatGPT-ийн нүдээр бит хоёр одоо ямар шүү хүм гэдгийг олж мэдцгээе. За тэгцгээе. За. Тэгэхлэх үү. Хэлээс л нэгээрээ явчих уу ээлжлээд. За. Чинийх цэтэй их үстэй. Тийм минийх их. Чи хэлчих юм уу эсвэл? За би хэлэх юм уу. За. За. За эхлээд тэгвэл green flag ногоон тогноос эхлэе заяа. За. За ногоон тог гэсэн чинь эхнийх нь чиний мөрөөдөл зорилгыг дэмждэг байвал ногоон туг гинэ. За. Мьют. Би жоохон монголоор асуусан чинь жоохон сонин хариулаад. Гэтэ ер нь тийм гинэ. Би гэтэ бүгдийг нь уншчих уу эсвэл яг юм богинохон байгаа болохоор. За эхнийх нь болохоор миний мөрөөдлийг тэгээд зорилгыг дэмждэг хүн байх юм бол миний хувьд ногоон туг. Green flag. Хоёр дахь нь болохоор хувийн орон зай хэл хязгаарыг хүндэлдэг. Гурав дахь нь болохоор шудраг нээлттэй ярилцдаг. Дөрөвт нь бүх хүмүүст дийлдэг ханддаг. Тавт дахь нь алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж чаддаг. Уучлал гуйж чаддаг. За дараагийнх нь болохоор шинэ зүйл сурах, өөр соёлтой танилцах сонирхолтой. Дараагийнх нь амснаа биелүүлдэг, тэгээ найдвартай гинэ. Дараагийнх нь болохоор чиний амжилтанд чин сэтгэлээсээ баярлдаг. Тэснэ өөрийн гэсэн зориг, хүсэл мөрөөдөлтэй. Хажууд нь байхдаа тайван, аюулгүй мэдрэмж өгдөг. Тийм хүн байх юм бол миний хувьд green flag. Хинтий орой таараад. Чи юу гэдэг ингээд чиний өмнөөс нэг
чиний ингээ эсрэг квестнийхаа одоо green flag гэж боддгийг хэлж өгч байгаа сте. Тийм. Мм. За нэг иймэрхүү байна. Би Яа. нэрнгээс энэ би яг нөгөө нэг түрүү нөтөн дээрээ нэг хальт биччихсэн чинь бараг тэрийг бүгдийг нь гараад ирэх юм. Яар амар юм бэ. Яар амар юм бэ. За таныхыг юу гэж байна? Миний green flag уу? Аа. Минийх болохоор яг 4 гарч ирсэн байхгүй юу? За. За тэгээд энэ 4 дээрээ дахиад нөгөө нэг хамгийн том гэд green red гэд дахиад энэ зүгээр нэмэгдсэн маа. За би уншиж өгье. За green flag ихнийх нь болохоор тогтвортой хүн гэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг яг хэлсэндээ үрдэг. Ингээл өнөөдөр нэг байгаа л маргааш өөр болоод идэг тийм шиг. Тэнгүүтээ нөгөө нэг ярихаас илүү үйлдэлээрээ ингээд нөгөө нэг харуулдаг тийм хүн гэж байгаа байхгүй юу? За тэгмээ хоёрт нь болохоор анхааралтай хүн. Энд гэдэг бүр амар үнэндэггүй. Тэгээд хаалтанд болохоор энэ нөгөө нэг надад л хэлж байгаа юм шиг байна. Нөгөө нэг миний хайрын хил байгаа штэ. Миний хайрын хил болохоор нөгөө нэг чанартай цаг өнгөрүүлэх байхгүй юу? Тэгээд тийм болохоор нөгөө нэг энэ намайг анхаардаг хүн байх юм бол энэ хамгийн том green flag байх магадaltaй гэж байгаа байхгүй. За тэнгуүтэ дараагийнх нь болохоор 50 мэдрэмж төрүүлдэг хүн. Яа юм бүр яг төгөө би өрний 50 хүнд амар дуртай. Ингээд нөгөө нэг сэтгэл зүй талаасаа 50 гэсэн үг шүү. Би нөгөө өмнө нас нөгөө хэлсэн шүү дээ нөгөө би нэг тэтээ ингээд амар гадагшаа ингээд нөгөө яг өөрийгөө сайн илэрхийлдэг хүн амар дуртай гэдээ өмнө хэлсэн шүү дээ. Тэгээд тэгснээ одоо болохоор 50 гүт хүмүүс юу солиороод байгаа гэж магадгүй. Тэнгүүд энэ 50 гэдэг нь болохоор зүгээр надад ингээд сэтгэл зүй талаасаа хажууд нь л хахад би ингээд амар 50 болцохоор тийм хүнд л одоо green flag юм байна л та. За тэнгүүтээ дараагийнх нь болохоор өөрийн гэсэн зорилготой тийм хүн. За энэ л угаасаа надад green flag. Тийм. Тэнгүүтээ нөгөө нэг миний хувьд хамгийн том green flag ChatGPT-ийн таамаглаж байгаагаар 50 үнцэнтэй мэдрэмж төрүүлдэг хүн. Тийм ер нь тийм. Санал нийлж байна. Тийм ээ. Санал нийлж. За. Одоо red flag. Red flag таны red flag-ийг сонсъё. Надаас эхлэх юм тий. За эхнийх нь гэсэн чинь хитрхи show off гинэ. За. Ингээ бүх юмаа хитрхи бусдад харуулах гэдэг. Одоо ингээд одоо бодит ингээ байгаа байдлаасаа илүү имижээ чухалчилдаг гинэ. Дүр хэсгээд тийм. Би юу тийм дургуултай. Тэгээд дараагийнх нь болохоор амархан худлаа ярьдаг эсвэл үг үйлдэлсэн зөрдөг гинэ. Ер нь тийм шүү. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор бусдыг үл хүндэлдэг гинэ. Угаасаа. За тэгээд дараагийнх нь хитрхи хүйтэн хүн гинэ. Тэгсэн чинь энэ нөгөө бас нөгөө дотроо ингээд тодорхойлтод явж байгаа штеп энэ чинь. Тэгсэн чинь за би энийг уншаад өгчий. За. Сонсон нэг. За. Тэг. Cool харагдах гэж хичээгээд сэтгэлээ огт гаргадаггүй. Бас харилцаанд ерөөсөө effort гаргадаггүй. За. Сэтгэл гаргадаггүй гэсэн үг шүү дээ тийм. Энэ бол үнэхээр намайг бүр үнэхээр бухимдуулдаг ийм зантай хүн бол. Тийм. За тэгэнгүүтээ ChatGPT-ийн таамаглаж байгаа миний хамгийн том red flag болохоор үг нь үйлдэлтэйгээ нийцдэг хүн.
Мгм. Тэгээд ChatGPT-ийн харж байгаагаар би ингээд red flag-аас илүү ер нь ингээд камер хурдан авдаг хүн гинэ. Мгм. Тэгж ер нь үнэлтий. Би ер нь Гэхдээ одоо хүн юунаас нэг ах уу? Юунаасаа Аа. зөндөл юм байна дөө. Мгм. Тэг ингээд хамгийн ингээд гэдэг чинь ингээд нэг ингээд тэр хүний ингээд бодчихсон чинь ингээд унтарч байгаа л гэсэн үг шүү дээ тий. Ингээд ёо ингээд юу вэ билүү гэд ер нь л тийм шүү дээ тий. Тэнгүүд би хамгийн эхлээд нөгөө юуг нь хардаг ингээд бие авч явж байгаа байдал юм уу? За. Тэнгүүд одоо ингээд за яг ингээд зарим нь яг үннийг хэлэхэд бол ингээд амар ингээд хүн хажууд нь байж хат ингээд нэг бол ингээд шүд мүдээ ингээд хуруугаараа хумсараа ингээд нөгөө шүднийхаа завсрыг ингээд яаж маад идтий. Мгм. Эсвэл ингээд амар хамар мамраа ухаат юм уу? Мгм. Эсвэл ингээд нөгөө нэг юм тэгтээ өрөөних нь хумсан амар урт ч юм уу? Яа. Тийм юм би амар хараад байдаг байхгүй. Тэнгүүтээ ингээд хувцсалтыг нь бас арчаад идэг гэх юм уу ингээд хувцс нь ингээд жоохон толд молбот болчвол ингээд Мгм. тиймэрхүү байгаа байдал юм л. Төө. Чинийх юу юм? За миний улаан туг гэсэн чинь эхнийх нь миний амжилт тэгээ боловсрол татаархдаг хүн гинэ. За. Хоёрт нь хинтээ уулзах юу өмсхий чинь хянахыг оролцдог тийм хүн. Гуравт нь жижиг зүйл дээр ч байн гудраа илдэг хүн. Тэгээ дөрөвт нь гэсэн чинь чиний гэр бүл найзуудыг шалтгаангүйгээр үл хөндөлдөг. Тавт нь чиний мөрөөдөл зорилгыг шаарддаг хүн гинэ. Тэгээ дараагийнх нь уур хилэнгээ хэн чаддгүй алдаандаа хариуцлага хүлээдэггүй. За тэгснэ чамайг хүсээгүй зүйл хийхийг шалтгадаг. Тэснэ дараагийнх нь зөвхөн өөрийнхөө тухай ярьж чамайг сонсдоггүй. Тэснэ ердөх нь байнга бусадтай харьцуулдаг. Чи одоо өөрийгөө ч бусадтай харьцуулдаг, намайг ч бусадтай харьцуулдаг юм байна л тээ. Тэснэ сүүлчийнх нь болохоор ашиггүй гэж үзсэн хүмүүст бүдүүлэг харьцдаг гинэ. Наад юм бол угаасаа амар улаантах байдаг. Тийм ээ. Сая би нөгөө нэг хамгийн гол green flag, red flag гэдээ асуухгүй юу? Гэсэн чинь миний хамгийн гол red flag нь гэсэн чинь бишээ green flag нь гэсэн чинь чамайг байгаагаар чи хүндэлж үргэлж дэмждэг хүн гинэ. Тэснэ red flag нь гэсэн чинь худлаа хилдэг, итгэл эвддэг хүн гинэ. Наа тийм амар нэг юм ихтэй ингээд минийх амар нэг юм career oriented байгаад ингээд green flag дээр нь гэсэн чинь чиний мөрөөдөл зорилгыг дэмждэг. Би нэг юм independent байх туфтаа юм шиг байна. Яг юм хүмүүстэй харилцаанд байхдаа гэх юм уу. Яг ингээд хүнтэй харьцаад хүнтэй үерхэж байгаа гэлээгээд ингээд өөрийнхөө зорилгыг эсвэл ингээд өөрийнхөө хийх дуртай юмыг хийхээ болох. Ерөөсөө би сонирхолгүй гэх юм уу. Тэр ингээд үнээр үерхэж байгаад тэр хүн одоо жишээлбэл миний бодож төлөвлөж исэн янаас ингээ өөр юм гинтээр явчлаа шүү дээ. Жишээлбэл яг амьдралын төлөвлөгөөд бол тийм. Тийм бол зүгээр ингээд би тэр зорилгоо салихгүй би тэр хүнийг нь салчих юм гэдэг байна. Тэгэхээр минийх ер нь жоохон нэг юм self oriented жоохон юм. Тийм л юм байна. Сонирхолтой. Тэгсэн чинь минийх бүр шал эсрэгээрээ.
би ингээд М. сая яг асууж явахдаа нөгөө нэг notes хэлт бичсэн байхгүй юу? Яг өөрийнхөө green flag, red flag-ыг яг өөрийнхөө бодож байгаагаар гэх юм уу? Яг миний хувьд яг өөрийнхөө бодлоор. Тэгээд би нэг 3 юм бичсэн заяа. Тэгээд тэгсэн чинь эхнийх нь болохоор миний хэлсэн юмыг тогтоодог хүн. Одоо анхаарал хандуулж сонсдог хүн гэх юм уу? Ийм хүмүүс бүр ингээд амар гоё байдаг штэ тий. Зөв ингээд хажууд нь ингээд байж хата нэг жоохон юм меншн хийсэн юмсад нэг дараа уулзтаа ирээд асуудаг ч юм уу тий. Жишээлбэл ингээд нэг уулзтаа би нэрээ тэр номыг ихлүүлсэн шүү дээ. Эсвэл ингээд би дараа 7 хоногт их гэж байгаа шүү дээ. Ингэж байгаа шүү дээ гэд нэг юм ярьчингоо дараа нь уулзтаар ингээд нэрээ тэр чи яасан хийсэн ингээд асуунгууд тэр чинь ингээд амар гоё ихгүй юу? Амар гоё мэдрэмж төрүүлнэ. Тий. Тэр бол үнэхээр гоё. Ялангуяа ингээд ийм юу гэмтэй жишээлбэл нэг хүнтэй дотн биш байж агаад тэр хүн ингээд миний хэлсэн имийг татаагаад эргүүлээд асуух юм бол би ингээд тэр хүнийг шууд ингээд дотн хүрээлэлтэд оруулчих болохоор тийм чухал зүйл гэх юм уу? За тийм. Тэснэ хоёр дахь нь анхаарал халамж тавихаасаа ичдэггүй, мэдрэмжээ илэрхийлэхийг муу зүйл гэж боддоггүй хүн. Тийм. Энэ дээр гэж хэлэхэд надаа ингээд заяо ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, уйлдаг, инээдэг эрэхтэй хүн надаа амар гоё санагддаг. Амар attractive болгодог юм шиг санагддаг байхгүй надаа. Ингээд тэгэхгүй эрэхтэй хүмүүс чи ялангуяа зүгээр л эрэхтэй хатуужилтай байх эрэхтэй гэдгээсээ ингээд мэдрэмжээ ерөөсөө илэрхийлдэггүй ингээд аз жаргалтай байсан ч тэрийг нэг илэрхийлэхгүй гонигтай байсан ч нэг илэрхийлдэггүй шүү дээ төмс царайлаад. Тэнгүүд надаа болохоор яг ингээд хэцүү байгаа үедээ ингээд хүнээс ичихгүй ингээ уйлцдаг. Тэг ингээд үнэхээр инээмэр байгаа үедээ ингээ инээгээл явж идэг. Тийм одоо өөрийгөө мэдрэмж илэрхийлэхээсээ хойрдоггүй тийм хүн би надад бүр амар attractive санагддаг. Эрттэй эмэгтэй хүн ялгаагүй. Тэгээ гурав дахь нь болохоор бусдад хүндлэлттэй ханддаг. Өөрөө дургүй байсан ч гэсэн тэр хүндээ муу зүйл хийдэггүй. Тэгээ тэр хүнийгээ ингээд орон зайг нь хүндлээд ер нь тэр хүнийг ингээ хүн гэдэг хуваар нь хүндлээд тэгж явдаг хүн. Энэ гурыг би бичсэн байна green flag. Сая ихтэй яг ChatGPT яг энийг хэлсэн л дээ. Яаж мэдсэн. Яаж мэдсэн байна. Энэс амар чухал. Би өмнө нь ингэж боддоггүйсэн юм аа. Тэгээ яг сүүлд ингээд нэг юм болоод гэхгүй. Сүүлд ингээд ер нь ингээд ухаарад гинт. Ингээд чи тэр хүн дургу байлаа гэд ингээд тэр хүн ер нь ингээд тэр хүнийг чи хүндэлж болохгүй гэсэн юм биш шүү дээ. Хүндлэхгүй байж биш тэр хүнийг хүндлэхгүй байж болно гэсэн үг биш шүү дээ ер нь. Тэнгүүтээ чи тэр хүнд дургу байлаа гэд тэр хүнд ингээд муухай ашлаад тэр хүнийг ингээд өөрөөр тритлээд байж болохгүй. Тэр надад амар муухай санагддаг болцоо сүлд. Тэгэхээр ингээд дургу байсан ч гэсэн ингээд тэр хүнийг ингээ хүндлээл явж идэг тиймэрхүү хүмүүс амар гоё санагддаг. Тэнгүүтээ яг миний бодлоор red flag гэвэл мэдээж худлаа ярьдаг хүн заяа. Би худлаа ярьдаг хүмүүст амар дургу. Ядаж хат ингээд худлаа ярьж чаддгүй мөртлөө амар худлаа ярих дуртай хүмүүс байдаг шүү дээ. Яраас ингээд нүүрэн дээр нийлт ингээд бичээтэй байхад ч ингээ худлаа яриад. Тэсний ингээд ийм жижиг сажиг юм дээр худлаа яриад хүмүүст амар дургу. Тийм. Би бол үнээр худалч хүмүүс дургу. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор эго өндөртэй хүмүүс. Эго өндөртэй ингээд нэг юм хуурамч эготой хүмүүс юм байна. Эго өндөртэй гэдэг дээрээ юм хуурамч эготой хүмүүс. Яг нэг юм зарим үедээ болохоор өөртөө амар ихтгэлтэй юм шиг аашлал тийм зан гаргаад идэг мөртлөө яг цагаат тулангууд ингээд нэг юм худлаа өөртөө ихтгэлтэй гэх юм уу? Тийм хүмүүс байдаг да. Ингээд гаргаж байгаа ааш зам нь ингээд би өстой юм, би амар царайлаг, би амар хөөрхөн гингүүтэй яг цагаат тулаад ирэнгүүт ингээд ямар ч өөртөө ихтгэлгүй болчдөг тийм худлаа эготой хүмүүс. Эсвэл ингээд эгогийн нураах амархан хүмүүс гэх юм уу? Тийм хүмүүс надад жохор red flag санагддаг.
Тэгээ бас дээрэс нь за хамгийн топ 3-ын 3 дахь нь болохоор хүн сонсож чаддаггүй хүмүүс. Гэтэ ингээд сүүлд яг бодсон чинь хүн сонсож чадна гэдэг чинь ингээд зөвхөн яг жинхэнэ амьд харилцаан дээр уулзж байгаа үедээ сонсох нь биш, яг чанартан дээрээс амар илэрдэг юм байлээ. Яг миний хүрээлэл нэг тийм хүн байгаа хгүй юу? Ингээд ерөөсөө сонсож чаддаггүй заяа. Ингээд жишээлбэл би нэг юм боллоо гэж бичлээстэй чат бичлээ. Гингүүт өөдөөс нь ингээд тэгсэн юм уу? Би бас тэгээ 3 дахь 4 дахь тэгээд ингээд наацтай ингээд тэгээд ингээд эргүүлээд өөрийгөө явчихдаг. Тэнгүүт би ингээд хийх гэжсэн юм гүйцээж хэлэх нь хэцүү. Тэр хүний хэлсэн юмнаас нь ингээд яриагаа үргэлжлүүлээ. Тэр хүний хэлсэн юмнаас нь ингээд асуулт асуух амар хэцүү, ингээд ярианы туршил буурчдаг гэх юм уу? Тийм хүмүүсээс жоохон хэцүү байдаг аа. За би тэгээд сая ChatGPT-гээс заяа. Энэ нөгөө надад ингэж ингэсэн аахгүй юу? Яг намайг ChatGPT нөгөө green flag, red flag ингээд надад нөгөө нэг хэлж өгсөн аахгүй юу? Яг ингээд хүн намайг хараад гэх юм уу? ChatGPT намайг хараад. Тэгсэн чинь миний хамгийн том green flag чинь санаачлахтай. Тэгээд халамжийг болохоор үйлсээрээ харуулдаг гэсэн юм аахгүй юу? Тэснэ миний хамгийн том red flag гэсэн чинь өөртөө болон бусдад өндөр босго тавьдаг. Тэгснэ тэгээд нэг асуулт гэснэ хүмүүс чамайг анхаарад амар нийтэж эсвэл амар дөлгөөн эсвэл жаахан хүүтэй юм шиг гэж андуурдаг уу гэдгснэ. Яагаад гэвэл чиний ярианаас гарахад анхны сэтгэл болон бодит зан хоёр чинь амар өөр харагдаж магадгүй санагцсан гэж аахгүй юу? Тэнгүүд нь би гайхаад хүмүүс намайг ингээд нөгөө нэг анхны сэтгэл тэгээ бодит зан чанар хоёр ингээд ямар юугаараа өөрөдөө тэрийг нэлээд өгөөч гэсэн аахгүй юу? Тэгсэн чинь энэ болохоор зөвхөн нөгөө нэг миний оруулж исэн юмнаас ингээд нөгөө нэг таамаглаад үнслээд хамгаалж гаргасан гэж байгаа. Тэгснэ анхны сэтгэлдэлээр болохоор хүн намайг анхаарахаараа их эмх зэгттэй өөрийн гэсэн мэдрэмжтэй жаахан хүрэхэд хэцүү юм байна гэж бодож магадгүй таахгүй. Тэгээд өөртөө ихтэй стандарт өндөртэй баг зэрэг пики гэж харах магадaltaй. Тэгээд зарим нь болохоор бүр энэ хүн намайг шүүмжлээд байгаа юм шийдтэй гэж бодож магадгүй таахгүй. Анхны сэтгэл нь. Тэгсэн чинь яг бодит зан нь юу юм гэж асуусан чинь илүү танилцаад ирэхээрээ бусад хүмүүсийн бодсноос илүү дулаахан хөвгөлтэй хүүхдийг сониуч хүн шиг санагддаг гинэ. Тэгээд нөгөө нэг намайг болохоор нөгөө хүмүүст шууд халамжаа харуулдаггүй. Тэгээд нөгөө яг ингэж юу байдаг гинэ. Би чам цаг гаргаж ийн анхаарч ийн гэдэг хэлбэрээр илэрхийлдэг. Нөгөө нэг ингэж хэл одоо юу гэх юм. Зүгээр ингэж нэг явцтай ингэж нэг үйлдэлээр харуулдаг юм л та. Тийм. Тэгээд ChatGPT-ийн хамгийн хүчтэй таамаг нэг таахгүй. Анхны сэтгэл нь cool, зэгттэй, тэгтээ жаахан хатуу. Тэгсэн чинь яг бодит байдал дээр гэсэн чинь мэдрэмжтэй, бүтээлч, тэгээд тоглоом нарийн дуртай, өөрийн хүмүүс дээр маш зөөлөн гинэ. Тэгээд нэг сонирхолтой юм нь гэдгснэ. Намайг өөрийгөө экстраверт гэж хэлэхгүй байх гэж аахгүй юу? Тэгсэн мөртлөө хүмүүсийн дунд байж чаддаг. Тэгтээ нэг энержигээ авахтаа одоо тэнэглэхтэй юм уу? Ганцаараа эсвэл цөөхөн дотны хүмүүстэйгээ байхыг илүүд үздэг хүн шиг санагддаг гэж аахгүй юу? Өвөн дээр наахаа гэж үү? Гэхдээ ер нь бүх юм дээр нь яг төсөлт нь гэтээ ер нь юм л яг нэг юм таарч юм тийм. Гэхдээ таарч болохоор гэтээ яг дандаа тийм байна гэж байхгүй л те. Яг ихэнхдээ гэх юм уу? Тийм. Яг таныг тийм үү гэж бодвол нэг тийм байж болохоор. Би ч бас өөрийгөө гаднаас нь харж үзэг болохоор ямар цантай хүн гэдэг мэдэхгүй шүү дээ.
Мгм. Тийм. Би сая Мм. ChatGPT-гээс яг нөгөө нэг green flag, red flag дээр үндэслээд миний Мгм. ингээд юу гэмдэ одоо green flag, red flag юу гэмдэ яг энэ дээр үндэслээд надад Мгм. тохирох celebrity гэсэн аахгүй юу? За. Гэсэн чинь энэ ч бол миний мэддэг 2 л хүн байна. За. 5 хүн өгсөн надаа. Гэсэн Мгм. чинь нэг нь болохоор Tom Holland, тэснэ нөгөөх нь Park Bo-gum гинэ. Гинэ. Тэгэхээр би ингээд би нэг нөгөө нэг western хүмүүс нэг мэдхгүй гэсэн чинь надаа ингээд солонгос лист гаргаж өгсөн. Гэсэн чинь Park Bo-gum, Chano, Pyong Woo-seok, Lee Do-hyun гинэ. Мгм. Гинэ. Сонирхолтой. Тийм бай. Тэгээ би ингээ асуусан чинь надаа юу гинэ. Яг миний personality, миний ингээд зан арашинд ямар хүн таарах юм бэ гэсэн чинь ийм хитрхи ийм outgoing одоо нэг тийм далжгар хүмүүс байдаг шүү дээ. Далжгар гэх юм юу гэх юм. Тийм Мгм. хитрхи ийм active гэх юм уу? Мгм. Тийм хүмүүс тохирохгүй ч гэжтэй тийм хүмүүстэй байх юм бол ер нь жоохон хэцүү нэ. Энэ үед. Мм. Харин эсэргээрээ ингээд тайван ийм нөгөө нэг down to earth гэдэг шүү дээ. Мм. Тийм тиймэрхүү хүмүүс таарна гэмээ надаа. Мм. Тайван гэснээ нөгөө юм emotionally stable хүмүүс. Тийм сэтгэл зүйн хувьд тайван тийм хүмүүс надад Мгм. тохирно гинэ. Та тийг асуугаад үзтээ. Юу вэ? Би юу гэлээ my ideal celebrity гэж асуусан. Би асуусан. За. Тэгээ нөгөө нэг ер нь солонгосгийн асуулт байхгүй юу? Мгм. Тэгсэн чинь EXO-гийн Dio биш дээ. Ахаа. Тэгээд Park Bo-gum. Тэгээд Choi Woo-sik. Тэгээ хамгийн сонин заяо. Taeyang. За. Taeyang? Ахаа. Гэтээ яг үндэ Taeyang-ыг таны ideal type гэж бодож болох юм байна. Энд бодсон. Гэтээ Taeyang чинь юу гайгүй шүү дээ. Тийм. Гэтээ Dio бол яг perfect санагдчих надаа. Dio. Гэтээ энэ хүмүүсийг харуул яг нэг юм таван мөртлөө яг юм хөвгөлтэй үедээ хөвгөлтэй байцдаг. Одоо марцсан үедээ марцсан байцдаг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэг. Тэгсэн мөртөө марцсан байдаг ч гэсэн ийм тайван таартай гэх юм уу? За би тэгснэ ингэж байгаа байхгүй юу? За. Нөгөө нэг надад ямар зан чанартай хүн тохирох вэ гэж асуусан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг яг нэг лист гарсан. Гэтэ ChatGPT-гийн хамгийн өвчтөе 5 мөн гэсэн чинь хамгийн их татагдах магадлалтай хүн болохоор дулаахан зан чанартай, тайван, ухаалаг, хошин мэдрэмжтэй, найдвартай хүн. Нөгөө нэг хүмүүсийн кинон дээр дуртай байдаг шиг юм халуун хүйтэн зан гаргадаг, байнга таавар таалгадаг, токсик мөртлөө сэтгэл татам төрлийн үнэтэй эхэндээ сонирхолтой байсан ч урт хугацаанд ядардаг байх магадлал өндөр гинэ. Үгүй би ядардаг нь одоо. Тийш. Ядрах бахаа угаасаа. Би сонсоод ядарч байгаа. Тэгээд намайг хамтрагчаасаа романтик байхаас илүү сайн хүн байхыг илүү өндөр тавьдаг хүн шиг санагдсан гинэ. Ер нь үнэ. Ингээд зүгээр өөрөөрөө ингээд байгаа нь ингээд зүгээр л ингээд өөрөөрөө байгаа нь л ингээд нэг юм зөв хүн гэж яддаг штэ. Би бүр тийм хүнд бол үнэхээр яг нөгөө нэг юу юм шүү. Our Beloved Summer дээр гардаг Choi Woo-sikийн character. Ахаа. Тэр character үнэхээр яг тань тохирох ахаа. Яг тэр тэгтээ яг нэг хитрхи нөгөө бас Төмсөлтөө. Тэгээ нөгөө хитрхи ингээд нөгөө нэг сэтгэл готролд орчих гээд идэг штэ. За. Ингээд нөгөө
амар алдартай зураач болсон шалтгаан гэсэн чинь ер нь бол юу болсон мэт штий. Хинээс салаад, даамыгаас салаад Мгм. тэгээд нөгөө сэтгэл готролд орсон байдаг штэ. Мгм. Тэгээд тэр нь бол жоохон ингээд хамт байгаа хүнд нь бол жоохон хэцүү баг. Тэрнээс ингээд бусад ингээд одоо яг тэр эмгтээд гаргаж байгаа байдал мэдл нь бол амар хөрх. Тий. Тийм. Тэр нь зан ашин гэсэн хөрх шít. Мгм. Гинэн гэгээлэг Тийм. санагдаад идэг. Мгм. Тэгээ нэг тийм ер нь нэг тийм хөөрхөндий нэг сайхан сэтгэлтэй ч юм уу. Ингээд Тий. найзтайгаа шууд ингээд хамт ингээд аав ээжигээ шууд ингээд бараг найзынхаа аав ээж нь одоо юу гэх юм. Тэр чинь ингээд тэр хоёр нөгөө нэг найзад ихтэй. Тий. Тэгээ нөгөө найз нь болохоор нөгөө нэг гэрийнхнээс арай хөтөргөн хүндий болохоор нөгөө нэг тэр төв шигийн аав хоёр нь ер нь бараг өөрийнх нь аав ээж юм шиг хандаад идэв штэ. Тэр мөр нүртэй юм хөрс надад тахгүй юу? Тэний тийм байна та. Дахиад үзмээр штэгтчихлээ. Харин тийм том болдог ч гэдэг. Гинт ярьсан чи харин тийм. Гэтэ үнэхээр гоё кино л доо. Хөнгөн. Дөрүүд нь ч гэсэн хөрхөн кино шүү. Өстой гоё. Надаа гэхдээ сүүлийн үед яг ингээд би яг ийм л хүнтэй сундаа гэж боддог нэг төрлийн хүн гараад ирсэн байхгүй юу? За. Тэ ингээд тэр хүн дээр харах юм бол ер нь ингээд баг ер нь тэр хүнийг ингээд харахад ингээд энэ дра ийм хүн сонирхт юм штэ гэж хэлэхээр гэх юм уу? За одоо ер нь ингээд хоёлаа яг хүнд яг өөрийнхөө тайпыг яриад заяа. Стандарт тайп. Одоо яг үерхэлтэй ч үзье. За би болохоор за гаднах төрхний хувьд заяа. Надаас өндөр ах хэрэгтэй. Надаас өндөр байна гэдэг нь ингээд зүгээр өндөр байхтай биш. Ингээд өндөр заяа. Надаас нэлээд өндөр байлгүй. За. Яг ингээд өсгийтэй готл өмсгöd ингээд өндөр байхаар тийм өндөр хүн. Ямар юм за. Тий. Тэгээд дараа нь гаднах төрхний хувьд том нүдтэй ах хэвээр. Ахраатай нүдтэй ах хэвээр. Тэгээд бор арьстай байвал гоё. За. Би ингээд бор арьстай хүмүүст амар дуртай. Ийм цаанаасаа л нэг юм гоё санагдаад идэв. Гэтэ за ер нь тийм бор арьстай хүнд дуртай. Тэгээд ийм тэгшгэн гоё шүдтэй хүнд дуртай. Тэг ингээд шүтээ гаргаж инээдэг тийм хүнд дуртай. Ингээд яг шүтээ гаргаж инээхээ нэг юм ийм цаанаас сэтгэлээсээ инээж байгаа шиг санагдаад байна надаа. Тэг ингээд хүмүүс тэгж бодд юм шүү дээ тий. Мэдээлээ. Ингээд шүтээ гаргаж инээгээд тэнгуут ингээд дүднийхээ нэг навцаа ингээд өрчлөөс өсдөг. Тэр надад амар гоё санагдаад байдаг. Би тэгж инээ. За өөр гаднах төрхийн хувьд мэдээч ингээд бие арчилдаг байх хэрэгтэй. Ариун цэврийн хувьд ч тэр зүгээр арчилгааны хувьд ч гэсэн. Тэгээд улдус цөвдөг. Тэгээд ингээд бүр баз кат гэдэг чинь хосуулсан юм шиг үстэй. Тийм үст цөвдөг. Ер нь ямар ч төрлийн үст цөвдөг тийм хэрэгтэй юм. Ингээд тийм хүмүүс ингээд амар царайны пропорцн амар гоё идэг юм шиг санагдаж байна да. Ингээд ямар ч үст цөвчдөг. Тийм байвал гоё. Гаднах төрхний хувьд ер нь л тэгээ болоо. Тэгээ дасгал идэг гоё биетэй байх хэвээр. Гэтэ гоё бие нэг юм бүр амар тийм булчинлаг биш зүгээр л бие анхаарах төдий эрүүлэл байхад болно зөө. Тийм хитрхи амар тарган биш хитрхи амар дурхай биш юм эрүүл биетэй. За гаднах төрхний хувьд нэг юм зөө. Хааш зангийн хувьд болохоор мэдээж саяны хийсэн юм бол бүгд орж байгаа шүү дээ. Тэгэхээр татаад явах уу. Нэр нэмээд ийм юмны гаргалгаа олж чаддаг тийм сэргэлэн байх хэрэгтэй.
Одоо ингээд зарим хүмүүс ч юм болохоор нэг юм ситуац эднэрт оронгуудаа ерөөсөө ингээд гаргалгаа олж харж чадахгүй тий тэрнээсээ болоод стресстэй, уурлаад, депресстэй дэдэг штэ. Мгм. Тэгэхгүй одоо жишээлбэл нэг асуудал тулгарлаа гэхэд ингээд гутарч гунирхын оронд одоо яаж энэ байдлаас гарах вэ гэдгийг хайдаг тийм төрлийн хүн гэх юм уу. Мгм. Одоо нэг төрлийн юм оптимист талтай хүн. Мгм. Тийм хүн гоё санагддаг. Тэгээ дээрэс нь за өөр зан чанарын хувьд юу байдаг лээ. Өөр өөрийнхөө амьдралд дуртай байдаг хүн юм байна. Мм. Энэ надаас амар гоё санагдаад байдаг хгүй юу? Мгм. Ингээд зарим хүмүүс ч ингээд өөрийнхөө амьдрал нэг юм сэтгэл хангалуун бус санагдаад байдаг хгүй юу? Мгм. Тэнгүүт ингээд сэтгэл хангалуун бус байж юу ч хийдэггүй хүмүүс байдаг штэ. Ингээд Мгм. өөстөө тийм би өстөө ингээд ажилгүй би өстөө ингээд ийм тийм гэтэл гоншгонхойд байгаад байдаг биш. Яг ингээд Мгм. үнэхээр өөрийнхөө амьдрал дуртай. Тэг ингээд жоохон юм үнэхээр down to earth тийм төрлийн хүмүүс надад гоё санагддаг. Мгм. Тэгснээ авьяастай байх хэвээр юм да. Мгм. Ингээд миний хувьд заяа урлагийн авьяастай байвал тэрхүү амар мэдрэмжтэй гэж би боддог хгүй юу. Мгм. Тэгэхээр урлагийн авьяас гэж юу вэ гэхээр заавал тийж амар гоцгоороод байхаар тийм урлагийн авьяасууд байх шаардлагагүй заяа. Зүгээр ядаж ингээд дуулахтаа солгоорчдггүй ингээд бүжиглэхдээ Мгм. ингээд модон банд шиг хөдөлдөггүй ядаж ингээд наад захын ингээд дууны мэдрэмжтэй, урлагийн мэдрэмжтэй, бүжгийн мэдрэмжтэй байх юм бол тэгэл болоо ер нь. Мм. Тийм. Гэхдээ ер нь ямар ч надад юм хөгжмийн зэмсэг тоглолдог, бүжиглдэг тийм ихтэй хүмүүс амар гоё харагддаг. Мгм. Тийм. Тэнгүүт ингээд бит хоёрын юм адил тал нь тийм байвал амар гоё гэж би бодож байна. Мгм. Яг нэг зүйл сонирхдаг байвал гоё хаа. Мгм. Тий. За ер нь их тиймэрхүү юм байна та. Мгм. Тийм ээ. Тийм ээ. Гэтэ яг гэтэ яг үнэхээр яг тэр хүнийг харуул гэж хэлэхээр гэж би Мгм. бодож байна. Тий. Их гоё үнэтэй. Их гоё. Мгм. Тийм байна. За таны хувьд таны ideal Мгм. type. Чи гадаад төрхийн юм байна тий. Мгм. Тийм. Хамгийн их бодлохоор бас өндөр тэгтээ бүр тийм амар өндөр биш. Ер нь надаас өндөр авах тул. Мгм. Тэгээд зүгээр нэг ингээд цэвэрхэн арьстай гэх юм уу? Мгм. Цэвэрхэн арьстай гэдэг чинь өөрөө бас нэг эрүүл гэсэн үг шүү дээ. Мгм. Бүр тийм амар нэг юм батгаж авцсан бол бас тийм ээ. Мгм. Тэгээд тийм цэвэрхэн стилтэй. Ер нь хувцлахтаа аюу цэвэрхэн хувцалцдаг. Өөртөө төгсөн хувц өмсчдэг. Тэгээд гоё зөөлхөн үнэртэй байвал гоё юм болов. За. Тэгээд нэг юм цаанаас нэг амар юм сэтгэл татдаг юм нүд юу юм ингээд цаанаас нэг татаад байдаг нэг тийм инээмсэглэл үүдтэй тийм. Мгм. Тийм нэг дулаахан юм уу? Мгм. Тийм инээмсэглэлтэй. Мгм. Тийм байвал зүгээр. Тэг яг хуу Мгм. давхраатай нүдтэй байвал хөрхөн л дөө. Тэгтээ давхраагүй байсан ч хөрхөн нүд бас байга л да. За. За нэг тиймэрхүү. Тэгээд ер нь угаасаа нөгөө би ч өөрөө нэг жоохон нэг юм завсрын өнгөний хувц айгүй хүмүүстэй штий. Мгм. Тийм болохоор ер нь ингээ хараад тахаар миний тайп бас ер нь нэг тиймэрхүү завсрын өнгөний хувц өмссөн. Эсвэл ингээд надтай ер нь нэг ойролцоо төрлийн ингээ хувц өмссөн
эрэгтэй хүн ер нь ингээд шууд ингээ харахад энэ ямар гоё өмддөг юм юм. Энэ ямар гоё зэмцдэг ингээд шууд гарч булаачаад идэх юм. Тийм юм тий. Тэгээд тэгэл ер нь тэрхүү утастай хат ер нь амар татдаг юм дөө. Тийм. Тэгэнгүүтээ зан чанарын хувьд болохоор хамгийн түрүүн хэлсэн шиг ингээд нөгөө миний сэтгэл зүг амар тайван байлгаж чаддаг. Тэгээд тэр нь болохоор одоо яг яах юм бол нөгөө нэг төлөвшсөн хүн болчихж байгаа шүү дээ. Ингээд ямар нэгэн асуудал гарах юм бол тэрийг тайвнаар хүлээж аваад хүлээцтэй хандаад тэгээд нөгөө шийдвэрлэдэг. Тийм хүн ер нь дайггүй. Тэгээд хошигнол ихтэй юм гоё юу гэ. Хошигнох чадвартай. Хошин шогийн чадвартай. Мэдрэмжтэй. Тийм. Ингээл нэг амар цаамахныг амар ингэ жок хийдэг тий. Наа зэрэмдээ бүр ингэ нус цугалчих гэдэг доо. Тиймэрхүү юм бол ямар нэгтэй. Тэгтээ яг тэр нөгөө нэг хитрээгүй зүгээр ингэ амар юм мэдрэмжтэй жок байх юм бол тэггүй. Яг ингэ тухайн ингээд орчноо тагаа мэдэрсэн тийм. Тэгээд жок гэх юм бол айгүй тэггүй. Тэгээд хоббитой байх хэрэгтэй. Ямар нэгэн сонирхолтой, ямар нэгэн хоббитой байх юм бол амар татагдах. Үнэн шүү. Тэгээ би ингээд яг ингээд ойр ер нь анзаараад байхгүй. Өмнө нь илүү байгаа. Одоо ер нь л ингээд хараад хар ингээд надаас дүүн хүмүүс ер нь нэг юм хобби байхгүй. Тэгээд манай үе юм уу эсвэл би өөрөөсөө дээшээгээ ахын ямар сонирхох юм чи санагдаад байхгүй. Одооний ах нартын ядаж хоббитой. Ядаж жим явдаг тий. Эсвэл ядаж теннис тоглодог тий. Тийм болчиход байгаа байхгүй юу. Тэгээд яг нацыг бас ингээд чанартай цагийг ингээд нэгэндээ зориулна гэж боддог тийм юм байвал бас зүгээр санагддаг. Ер нь нэг тайм. Адилхан хайрын илэмж илэрхийлэлтэй. Тийм. Яг зарим хүний хайрын илж бас ингээд ганцхан биш байдаг шүү дээ. Тийм байж болно л доо. Тийм. Яг бэлэг ер нь ингээд хараад хаар эрэгтэй хүмүүс ер нь ихэнх нь аягүй нөгөө нэг бэлэг авч өгөх туртай юм шиг санагдаад байгаа. За. Тэгээ ингээ өөртөө бэлэг авч өгчөөд буцаагаад ерөөсөө бэлэг авах дургуй ч юм уу тий. Тэнгүүт би бас заримдаа хүндээ юм бэлэг амар дуртахгүй юу. Тэгэхээр миний харийг ганц бас биш юм шиг үлээ. Тэгээд ер нь тэгээд нөгөө нэг яг хамт байх хугацаанд амар ингээд үр бүтээлтэй юм уу. Би тийм юм амар дуртахгүй ингээд уулзчаад өөдөөс яах гэдэг юм мэддэхгүй ингээд жив чимээгөө сууж муугаад эсвэл ингээд сараас гоод идэх. Эсвэл ингээд одоо ингээд хамт хонч модлоо гингөттэй ингээд өглөө болчиход ах чи босхгүй өдөржингөө унтаад идэг хүн байдаг ч юм уу тий. Би тийм юмд амар дургахгүй юу. Тийм. Тиймэрхүү бити багасаа. Тэгээд ер нь л амар төлөвшсөн хүн л амар дуртай гэдгээ амар ойлгосон. Тийм. Ингээд юу юуны тухайн төрөөгөө ингээд хартал мартаал юм уу тий. Эсвэл ингээд ерөөсөө ингээд намайг ингээд үлээцтэй сонсохгүй зөвхөн өөрөөхөө дараад байдаг хүн бол угаасаа миний тайп биш. Би бол амар зовх юм билий. Энэ намайг тий ингээд би өөрөө угаасаа ингээд хүн амар сонсдог гэж боддог байхгүй юу? Ингээд яг бүр тийм амар сайн сонсдог бол биш ах. Тэгтээ тодорхой хэмжээний ингээд хүмүүсийг ярьж байхад бол ингээд яг тэр үед нь ингээд анхаарлаа нулаа сонсоод тий ингээд одоо хэцүү мэтөө байх юм бол тэр үнтэй ингээд яриад ингээд онгооч штэ. Ядаж тэгээд онгойлгоч чаддаг гэж би боддог хгүй юу. Тэнгүүт зарим эрэгтэй хүмүүс ч юм болохоор ерөөсөө ингээд нөгөө хүний ерөөсөө сонсдоггүй. Өөрөө л яриад байдаг. Тэгэл ингээд өөдөөс нь ингээд юм ярихаар зүгээр ингээд нэг албатай юм шиг ингээд
Би зүгээр л ингээд тэр хүн юм хэлж байгаа болохоор би өөдөөс нь зүгээр л ингээд ёс болгоод юм хэлэх хэрэгтэй юм шиг тэгж ханддаг хүмүүс бас байд юм байлээ. Тийм хүнд бол би амар дургу. Ингээд зөвхөн өөрийнхөө өнцгөөс хандаад идэг хүн дургу гэсэн үг байхгүй юу? Тэгээ би чинь аль болох ингээд надад ингэ санагдсан ч гэсэн энэ хүнд ч гэсэн өөрөөр санагдсан байгаа даа. Одоо ингэ муудалцах ч юм уу те ингэ найз залуу малуудаагаа ингэ муудалцах юм те. Тэгм бол би ингэ нөгөө талаас нь бас сонсохыг хичээдэг байхгүй юу? Чи яг яасан бодлоод уурлаад байгаа. Би бол ингэж уурлаж байна гэд. Тэгэнгүүт нөгөө талаас ингэ өөрийнхөө уурлсан шалтгаанаа хэлчихэд намайг яг уурлсан гэдэг шалтгааныг ерөөсөө сонсдоггүй. Тим юм би амт дургу байхгүй. Тийм болохоор хүлээдтэй гэж байгаа. Тэг. Би ер нь бодоодсэн чинь би бас өөрөө санах мэдээлэл байх юм билээ. Альцгүй ингээд хүмүүс танаас нэг өөр эдэг штэ тий. Санасаа л нэг юм хажууд нь байхад ядаж нэг юм төсөв тулгууртай юм уу? Арай нэг юм тийм амьдрал үүдсэн арай нэг юм суурьтай тийм байдаг штэ. Тэггүй ингээд үеийн хүмүүс эсвэл ингээд дүү болоод ирэнгүүт ингээд ялцчихгүй л нөгөө юм сэтгэл зүйн төлөвшил тал дээрээ жоохон хоцрогдоод идэх юм аа. Тийм насны хүмүүс. Тэнгүүд яг ах хүмүүс болохоор яг ингээд байж болохоор гэх юм уу. Яг ойлголцоход харилцахад илүү амар санагдаад байгаа. Харин тийм. Яг тэгээд юу? Ингэхдээ эрэгтэй хүмүүсийн донд өснөх үү? Гэтэ одоо юу нэг хараад хахаар юу одооний одоо юу гэх юм эрэгтэй хүмүүс юм уу? Ингээ манай үеийнхэн танаа үеийнхэн ингээ эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Ер нь нэг жоохон хүлээцгүй. Тавтраггүй гэх юм уу? Тийм болцсон юм шиг санагдаад идэг. Тэгээ ингээд эмэгтэйчүүд нь зүгээр ингээд төвчээд ингээ хүлээцтэй хандаад болоод хахад эмэгтэйчүүд нь ерөөсөө эрэгтэйчүүд нь ерөөсөө идэггүй. Ингээл эмэгтэй хүн ингээл өөрт нь ингээл муухай андаал гомдоогоо тахт нь ингээл за яах вэ? Одоо юу гэдэг ингээ ихнэр нөхөр хоорондоо муудалсан ингээд ихнэр нь ингээ за яах вэ? Хайртай юм даа гэл тэ. Эсвэл за яах вэ? Охиноо бодоод ингээд юу гэх одоо буцаа эвлэрий даа ч юм уу тэгээ төвчээд байгаа байхгүй юу? Тэнгүүд эрэгтэй хүн ерөөсөө тэгдэггүй. Зүгээр ингээ амар дураараа. Чи надад таалагдахгүй би гэрээсээ явлаа. Чи надад таалагдахгүй нь хоёулаа салъя. Эсвэл одоо ингээд одоо эмэгтэйгийнхаа талаас яг юу болоод байгааг нь ерөөсөө ингээд сонсохгүй хийж чи надад дург болчих. Чи надад хайрг болчих. Хоёулаа салъя. Чиний хайр төөрчих. Юу юм бэ тэр одоо. Сонсохгүй хийж өөдөөс нь шууд таамаг хэлсэн. Тэр амар тэнэг өгөн. Тийм. Ер нь тийм болсон санагдчих байна. Гэтэ тайп гэж ярьсан чинь бүр оюутан байх үеийн миний тайп ч юм бүр амар исэн шүү. За. Би ч юм уу ингэдэг заяа. 185-аас дээш өндөртэй. За. Тэгээ боор ингээд тэрхэн боор арьстай. Тэгээ том үлтгэр давхраатай алаг нүдтэй. Яг би. Тэгээд болж өгвөл гоё уруултай. Тэгээ хөвгөлтэй гэдэг үс. Тийм хүн байвал яах вэ? Бага шүү дээ. Би том нэлзүүлээд хүн. Нэ тийм хүн ч байгаа л да. Тийм үү. Байвал яах вэ гэж байгаа. Тийм хүн байвал яах вэ? Тань байдаг юм байл. Тийм би бас яг тийм тайпны хүнтэй танилцчихсан. Одоо л амар санагдав. Тойлоцоор адилхан тайптай юм шүү. Тийм би ер нь ингээд боцоохгүй юу. Нэг 18-9-тэй байх үедээ ер нь ингээд таны тиймэрхүү тайптай байд юм биш үү гэж боцоо. Яг юм. Гадаад үдэн Джейкоб шиг.
гадаад үзмжийн илүү чухалчилдаг юм. Минийх тийтэй надад чи биш ээ. Минийх жоохон Аз талтай. Би ч Аз талтай. Гэхдээ ер нь Солонгос Jacob Аз байсан. айдол. Тий. Тийм. Гэхдээ ер нь ирээдүйд заяа. Аз биш төрлийн хүнтэй ингээд гэр бүл зохиох боломж гарч ирвэл зохиохгүй юу? Би ер нь За тэр хүн 10-аас 10 заяа. за Гэхдээ ганц юм нь Европ би тэгтээ гадаад үнтэй суухгүй хаа. гэж бодож байна. Ингээд яг би гадаад үнтэй бол нэг тийж үерэл юм ихэд үзээгүй шүү дээ. Гэтэ яалтгүй соёлын ялгаа бол амар гарна гэж би амар анзаарсан байхгүй юу? За. Тийм. Ингээд гадаад найзуудыгаа харсан дээр. Тэгээ ингээд нөгөө нэг гадаад хүнтэй үерхдэг ингээд найзуудыгаа харсан дээр ингээд соёлын ялгаанаас болоод ер нь хэцүү байх гэж ямар бодод идэв. Тийм. Тийм. Тэгээ ер нь бол тийм бодолгүй болцсон жоохот угаасаа би байгаагүй л тийм. Гэхдээ яг хуу тийм юу гарч ирвэл яах вэ? Гүйл Зүд. би ер нь жоохон ингээд тэрэн дээр жоохон юу юм бэлээ. Монгол хүн гэж боддог юм бэлээ. Тийм. Зүд. Яа надад бол тэрний хамаагүй. Айлч улсах байсан яах вэ? Энэ наад насан дээр ч айл юу ч гэсэн яах вэ? Ямар ч улсах байсан яах вэ? Тэ ер нь бол яг бодох юм бол Аз байвал арай төхөн л төө. Гадаад гэх юм бол Аз байвал арай төхөн баг. Гэхдээ би нэг юм сонсч ирсэн. Судалгаагаар одоо ингээд ямар хүмүүс хамгийн эрүүл төртөө вэ гэсэн чинь яг юм нөгөө юм эрлиз хүмүүс хамгийн эрүүл байдаг гэд. Яагаад ингэсэн чинь нөгөө нэг цус ойртох магадлал хамгийн бага байдаг болохоор тэгээд эрлиз хүмүүс хамгийн өндөр потенциалтай эрүүл байдаг гэсэн. Гений хувьд. Тэмдэг сонсч ирсэн. Би бол тэгтээ манай Монголд ямар рейсист хүмүүс ихтэй лээ гэж бодоод гадаад үнтэй суухгүй хаа. Ингээд намайг адалтгүй маа гэхэд хүүхдийг маань адлаа шүү дээ. Гэж боддог. Тийм. Монголд амьдруулаа. Ер нь ингээд сошиал дээр ингээд тэр хүүхд ингээд манай ээж Монгол, манай аав одоо жишээлбэл за юу гэдэг Герман гэдэг юм уу тий. Тэгэл ингээд танилцуулж за одоо зүгээр ингээд зүгээр л нэг сошиал хийх гэж сонирхол ингээд нэг өсвөр насны хүүхд ингээд бичлэг тавилаа гэж бодъё. Өөрийгөө танилцуулаад. Тэнгүүт ингээд доор нь ингээд хөгшин ах ихчнэр бүр амар муухай өгөгдсөн байдаг хгүй ингээд ер нь ингээд хараад хаа. Тийм. Тэгээд би бол хүүхдэд тийм үзүүлэхгүй гэж бодож байгаа учраас тэгэхгүй анхнаасаа бүр хүүхддэг байх. Би тэр хүүхдийн амьдрал хийсээс өрүүлсэн. Надад бол бусад хүмүүс юу гэж хэлж байгаа нь адил байхгүй. Ер нь нэг тоохгүй хаа би. Гэтэ яг тийм юмд өртөж үзэл амар хэцүү гэдэг юм идэх байхаа гэж боддог. Гэхдээ яг тодорхой хэмжээнд гэхдээ яг үндэ хүмүүс арай л сонирн бодолтой юм аа. Одоо Монголд яг олны танил гадаад хүмүүстэй судсан хүмүүс байдаг штеп. Тэгэнгүүт ингээ хараад ангууд Монгол эмэгтэй гадаад эрэгтэй үнтэй суучингууд амар юм уулан заяо. Стонер инглээ тэглээ. Гүр амар их юм бичингүүтэй гадаад эмэгтэйтэй эрэгтэй хүн Монгол эрэгтэй хүн сонгууд гэд ямар ч тийм муулах юм байдаггүй. Тэр мөрийг амар шудраг бос ямар ч ялгаа байх гэж яг үндэ. Тийм аа нөгөө нэг юу болохоор гэдэг нөгөө
ээжигээ дагаад ээж нь болохоор цусан төрлөж авдаг л. Тийм. Тэнгүүт нөгөө нэг эмэгтэй Монгол эмэгтэй гадаад иргэдэд суугаар нөгөө нэг цусна бохирдно гэдэг үл өвдөлээ. Сони. Тэгээ юу гэж Өөртөө тийм сонсч байдаг. байсан шүү дээ. Манаа сонслоо бас нэг юм үзэж байгаад уншсан юм а гэсэн чинь одоо ингээд эрэгтэй хүмүүс хамгийн их нөгөө юм улсынхаа нөгөө нэг ген мэнийг удмынхаа тим юм авч явж тараадаг гинэ. Ингээд одоо шуулж Авчулдаг. үлдээдэг гэ тэгээдсэн шүү дээ. Мгм. Тэгсэн чи яг үнэндээ эмэгтэй хүмүүс удмын үргэлжлүүлдэг байсан юм гэж нэг тийм судалгаа гарсан гэд тийм сонссон бас. Мгм. Тэгээ тэр юунаас илэрсэн гэлээ. Эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг XY гентэй штэ хромосомтой. Мгм. Тэнгүүд эмэгтэй хүмүүс чи XX болохоор илүү яадаг гэлээ. Нэмэгдэхгүй нэг тийм судалгаас гарсан. Мгм. Тэгэхээр яг удам үргэлжлүүлдэг нь эрэгтэй хүүхдүүд биш эмэгтэй хүүхдүүд гэд Мгм. тийм судалгаа гарсан байсан. Мгм. Тэгэхээр ч амар ингээд муухай. Мгм. Гэр нь гинт бодчихсон санагдчихлаа. Ер нь тийм үү. Хөлсөн Юу яаж байгаа юу яаж байгаа. Ямар юм ярьж явж байгаа юм. Гинт харсан ч юм. За. Зя. Өөр юу вэ? Өөр хэлэх юм юу вэ? Өөр тэгээд өөр одоо дөрөвт өдрөөс эхлээд одоо хөдөө явлаа да. Одоо явлаа юу? Явлаа да. Дөрөвт өдөр яваад хагасаа нэрээд дараагийн нэгтэд яваад 5 дахьд ирээд тэрний дараагийн нэгтэд яваад дахиад 5 дахьд ирээд. Тэгэл 7 сарын 4 гэхэд за доттой ирэх нь дээ. Тэгэл ирэхгээл ирэнгүүт нь би явчих нь шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Очлоо доо 3-7 хоногийн дараа. За нэг тиймэрхүү байна да. За. Манай дугаарыг сонссонд баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Bye. Bye.